За нэг бяцхан юуны сундын бол за дүүргүүдийн бодлого үйлчлэгийг хэлсэн дарга нар бол оролцож байна. За энэ үйлчлэгүүдэд уриалга гардуулнаа. Засаг даргаыг урьж байна. Компани хар хорин худалдааны төвийн гүйцэтгэх захирал Болормаа. Батсерская компани орхон худалдааны төв гараад гам баяр. Метровол худалдаан. Далайн мужирхэг компани дөрвөн худалдааны төвийн эс гам болд. Тэгээ та хүн бол мэдж байгаа өнгөрсөн одоо энэ SMS хойш хугацаанд бол Улаанбаатар хотын гудамжаар бол маш олон зөвшөөрлгүй төргүү үйлчлийн цэгүүдийг байрлуулж эхэлсэн. Шөнө болгоо автобусны буудлын дээр бол 2-3-ыг бол буулгаж байгаа. За энэ нь бол өөрөө бас цаа талдаа бол хэдийгээр тэр одоо амжиргаагаа залгуулах гэж төргүү үйлчлийн зэрэгэлдэг гэсэн хүмүүсээс гадна тэр нь өөрөө бизнес болцсон. Маш олон хүмүүс бол тэр түүц гэсэн одоо хэлбэрийн маш ихээр үйлдвэрлэж хүмүүс түрээсэлдэг юм байна. Одоо бидний гаргасан судалгаагаар бол 300 мянга орчим төгрөгийн түрээстэй гэдэг чинь. Тэгээ тэр нь бол ингээ явган хүний зам дээр тавьчихдаг. Автобусны буудлын дээр тавьчихдаг. Иргэдийн зүгээс маш их гомдол сандыг бол захирчийн албанд бол ирүүлж байгаа. За энэ нэг талаар мэдээж хүмүүс амжиргаа залгуулах зайлшгүй шаардлагатай байна. Нөгөө талаас энэ хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа учраас энийг бол бид бас газарчлал харах хэмжээ авч байгаа. Тэр нөгөө талд нь бол бид бас хүмүүсийн амжиргаа залгуулах ажил хийх зайлшгүй шаардлагатай. Энэ үгээр бол та бүхний дуудаж уулзж байгаа гол утга учир нь бол та бүхэн маань бололцоо байвал тэр сул байгаа лангуу талбайгаа энэ жижиглэн худалдаа эрхлэгчдэд аль болох хямд үнээр түрээслүүлж ашиглуулаач. Тэгээд бүгдээрээ энэ хямралын эсрэг хамтдаа байгаад энийг даван туулах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа. Хоосон одоо зай талбай байж ирсэн орон тэндээ бол арай илүү хямд үнээр манай жижиглэн худалдаа эрхлэгчид оруулаач гэж. Одоо бол гудамжинд бол бүх төрлийн бараа зарж байгаа. Хүнсний бүтээгдэхүүнийг ямар ч эрүүл ахуйн нөхцөлгүй зарж байна. Гутал хувцас зарж байна. Ер нь зарахгүй юм баг байхгүй байгаа. Тэгээ энийг бол бид нар тэр ард талд нь байгаа хоосон байгаа худалдаа үйлчлэгийн төв рүү оруулж худалдаа үйлчлэг эрхлэх юм зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр энэ дээр одоо хамтарч ажиллаач гэдгийг л ярилцах гэж урьсъя. Тэгээ та бүхнийг бас цаг зав гаргаж хүрэлцээрсэн явдал баярлалаа. Худалдаа үйлчлэгийг явуулдаг томоохон худалдааны төвүүд аж ахуйн нэгжүүдэд ийм уриалга гаргасан. За энэ уриалганд бол нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, баталгаатай хүнс бусад одоо энэ бүтээгдэхүүнийг баталгаатайгаар дээрээс авах, тэрээс нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хамтарч нийслэлчүүдтэйгээ хамтарч одоо ажиллахыг уриалсан. Энэ яг гол уриалгын нөхцөл энэ дээр бол байж тийм та. Энэ хямралын үеийн нөхцөл байдал тохируулан худалдаа үйлчлэгийн төв захиудын лангууны түрээсийн төлбөрийг бууруулж дээрээс нь одоо энэ нийслэлд байгаа одоо хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байгаа төвд одоо энэ хүнсний зүйл болон хүнсний босод зүйлүүдийг худалдаж байгаа хурааж энийг цэцэлж байгаа юм байна. Тэгээд эднэрийг энэ өөрийнхөө төв захиудад ажлын байр бий болгооч. Энэ тал дээр хамтарч ажиллаач гэж ийм уриалга гаргасан байна. Тэгэхээр манайх бол яг хоёр давхрын одоо барааны худалдаа аж ахуйн бараа тийм хүн тал дээр бол яг хамтарч ажиллаж болно. Түүнээс хүссэн нь бол дандаа бөөний үлээс авбагдлахлаа манайд бол хоосон лангуу байхгүй. Тийм учраас яг аль болохоор засаг даргатайгаа нэрж яаж энэ хямралаас гарах вэ, яаж ажиллаж болох вэ гэдэг аргыг л судалж хамтран ажиллах хүсэл сонирхолтой байна. Өөрийнхөө дотоод зохион байгуулалтын өөрчлөөд ажлын байраа жоохон өргөтгөл өснө үндсэндээ одоо ямар ч байсан 200-аад түрээсдэгчийг шинээр хүлээгээд авах болцоо бол нэлттэй л байж байна. Түрээс бууруулах гэдэг нь шүү дээ. Түрээс бууруулах биш ээ. Ерөнхийдөө бид нар бол тодорхой хэмжээний нөгөө хөнгөлөлт үзүүлээд өвчтгий 20%, 30%. Одоо түрүүчийн манай түрээсгч нар бол бүтэн жилийн турш 20% хямдвартай яваад ирлээ шүү дээ. Энэ маань бас том л дэмжлэг. За энэ бол түрээс буурах биш юм шүү. Тодорхой төвшөнд бас хямрлаг өнгөрсөн хойноо бол буцаад бүх юм хэв юм болохоор тэгэл буцсан. Түүнээс биш нэг учиргүй эхэлж түрээсээ унахчаал дараа нь түрээсээ нэмнэх юм бол энэ чинь бас ойлгох хэцүү бас нэг хэрүүлийн элемент болно шүү дээ. Захын мөнгө төгс Санда Палаза төвийн мөнгөн хувийг Номинхэг компани шөнийн захын даштамдаг худалдааны төвийн хамгаалсан сан тасрын алтан
Төвүүд одоо тийм залуучуудын одоо их тулгымсан асуудал та хүмүүсийн одоо түрээслэгчдийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа нь бас энэ хүрээнд арга хэмжээг аваад бас бидний бизнесийн үйл ажиллагааг цаашдаа харилцаа ашигтай юм. За харин зах худалдааны төв